Сайн байна уу? Авокадотой талхын ариун байна. Өнөөдөр сонсогч танаасаа уучлал гуйх гээд өрөөний болонд гар утсаараа бичлэг хийгээд сууж байна. Даваахан үед хоёр 7 хоног болгон шин дугаараа сонсогчдод хүргэнэ гэж амласан. Тэр амлалтандаа ч гэсэн гайгүй хүрээд ирсэн. Гэхдээ энэ удаад амлснаа биелүүлж шин дугаар гаргаж амжихгүй болсон. Дараагийн дугааруудаа харин цаг алдалгүй гаргаж явах болно. Оны сүүл гэдэг ихэнх албан байгууллагуудын хувьд ихэнхэн завгүй байдаг үе. Миний хийдэг ажлын хувьд ойрын хэдэн өдрүүд бас яг тийм завгүй байдаг үе. Ажлынхаа хажуугаар подкастнда бэлтгэх гэдэг үг нь аль хэзээний даваахан үед хоёрын хувьд хамгийн дуртай хийдэг зүйл маань болсон. Гэхдээ яг энэ цаг үед чанартай бэлдсэн дугаар гаргаж арай амжихгүй байгаа та. Тэгээд сонсогч танд өгсөн амлалтаа биелүүлж чадаагүй дээ харамсаж байна. Ойлгох байлгүй дээ. Удахгүй хоёр гоё шин дугаар гарганаа. Тэр хүртэл харин даваахан үед хоёртай хамт эхлүүлсэн аз жаргалын хэрэлдэх аяллаа үргэлжлүүлж байгаарай. Нэг гоё кино санал болгоё. Англиараа The Pursuit of Happiness гэдэг нэртэй нэг кино байгаа. Монголоор аз жаргалын эрэл гэсэн үг болно. Жүжигчин Will Smith өөрийнхөө хүүтэй хамт гол дүрдэн тоглосон аз жаргалтай амьдрал гэдэг энэ зүйлийн төлөө хүн яаж бууж өгөхгүйгээр хөдөлмөрлөх ёстой, зовлон бэрхшээлийг яаж давж гарах ёстойг харуулсан сэтгэл уярмаар бас баярлаж багтмаар үйл явдалтай ийм кино байгаа. Тэгээд энэ киног заавал олж үзээрэй. Үзсэн байсан ч дахиад нэг үзээрэй. Удахгүй иргэд болцгаая. Баяртай.